хөтлөөр эхэлж байна. Монгол улсад автотээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байна. Анх 1925 онд 25 машинтай 20 орчим жолоочтойгоор үйл ажиллагаа эхлүүлж ирсэн бол өнөөдөр 994 мянган жолооч 720 мянган тээврийн хэрэгсэлтэй болж өргөжсөн байна. Монгол улсын нийт тээврийн 98.8%-ийг автотээвэр дангаараа бүрдүүлдэг. Зөвхөн 2014 онд гэхэд давхарцсан тоогоор 270 сая хүн тээвэрлсэн байдаг. Мөн хот хоорондын ачаа тээврийн 99%-ийг автотээвэр үрч байна. Энэ хэдхэн баримт энэ салбар хэрхэн өргөжсөнийг харуулна. Социализмын үеийн их бүтээн байгуулалтын үе нийгмийн шилжилтийн хүнд үеийг давж 90 жилийн зузаан түүхээ бичсэн гэдгээ автотээвэрчид ярьж байна. Агарын тээвэр сая 200 мянган хүн тээдэг. Төмөр зам бол 3-аас 4 сая хүн тээдэг. Зорч тээдэг. Тэгэхдээ автотээврийн салбар чинь 270 сая. Тэгэхээр ямар хуу байгууллага, ямар хуу салбар байх нь бол одоо эндээс харагдаж байгаа. Шилжилтийн нийгмийн хүнд үед автотээврийн салбарыг хувьчилснаар нэг хэсэг уналтанд орсон. Гэхдээ Монгол улсын өнцөг булан бүрт тээвэрчид тасралтгүй ажиллаж хөгжлийг ачсаар ирсэн. Өнөөдөр Монгол улсын автотээврийн салбар ухаалаг эко орчин үеийн шаардлагад нийцсэн байх учиртай эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд илүү анхаарч ажиллахаар төлөвлөж байгаагаа ч салбарын сайд нь баярын хурлыг нээж хэлсэн үгэндээ онцлоо. Автотээврийн салбарт ухаалаг тээврийн систем, ногоон тээврийн бодлого, орчин үеийн онцлогооны арга технологи дэвтрүүлэх чиглэлээр баггүй ажлуудыг эхлүүлж зохих үр дүнд хүрч ажиллаж байна. Цааш автотээврийн салбарын эргэцийн орчныг сайжруулах, автовокзал, автотээврийн терминал, аж ахуйг хөгжүүлэх, тээвэр логистикийн чадварыг сайжруулах олон ажил хийхээр төлөвлөж байгаа юм аа. 1990 оноос өмнө тээврийн үйлчилгээний салбарт 50 мянган хүн ажилладаг. Улсын хэмжээний үндсэн хөрөнгөний 9.5%-ийг эзэмшдэг. Дотоодын нийт бүтээгдэхүүний 10 орчим хувийг дангаараа бүтээдэг томоохон салбар байсан. Заавал улсаас бүгдийг нь шийдгэхгүй автотээврийн салбарт анхаарах зүйл цөөнгүй байгааг салбарынхан хэлж байна. Манай Завхай аймгийн тухайд ихэд засмал зам ороогүй байна. Зорчих тээврийг манайх эрхэлдэг. Томоогоор автобус явж эхэлж байгаа. Инхээр одоо эхний ээлжинд одоо бүх аймагуудыг засмал замаар холбох хамгийн толгомж байгаа асуудал байна. Бүх юмыг одоо сурч ийсэн гэж боддог. Одоо бол энэ тэгээд хүүсэм дамжаар хуухант ямар тэгээд тэгсгээд авчирсан шүү дээ. Энэ мэдлэг боловсруулалт таарах хүн жолооны жолоочл гэдэг нь юм батсан болов гэж би боддог. Тээвэрчид өөрөө санаачилж гадны одоо дараачийн 2 дахь 3 дахь орны автомашинуудыг өөрийн одоо зах зээлийн одоо зарчмаар оруулж ирсний үндсэн дээр ажил хийж одоо үндсэндээ автотээвэр бас нэг үеийг бодвол хөгжил дэвшин дээшилж байна гэж миний хувьд дүгнэд юм аа. Автотээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд Монгол орны 21 аймагаас тээвэрчид ирж оролцлоо. Тэд Монгол улсын автотээврийн салбарын цаашдын хөгжлийг хариуцлагатай эдийн засгийн үр өгөөжтэй ухаалаг байгаль орчинд ээлтэй байх нь зөв гэж тодорхойлсон юм аа. 90 жилийн түүхэн хугацаанд Монгол улсад хэрэглэж ирсэн хуучин машины үзүүлэнг өнөөдөр Чингисийн талбайд эхлэв. 1932 онд үйлдвэрлэгдсэн цэргийн зориулттай машинаас эхлээд ачаа тээврийн хүндийг нугалж байсан ГАЗ 51, Зээл 130 гээд 30 гаруй тээврийн хэрэгсэл өөр өөрсдийнх нь түүхийг бичээд өнөөдөр энэхүү зогсоолтод тавигджээ. Энд харагдаж байгаа ГАЗ M1 машин 1931 онд үйлдвэрлэгдэж байсан. Цэргийн зориултаар бүтээсэн энэ машиныг 1939 онд Монголд оруулж ирсэн байдаг. 84 настай машиныг засварлаж хуучин хэвэнд нь оруулахын тулд хуучин машин сонирхогчдын групп 6 сар ажиллажээ. Хэдэн морины хүчтэй байдаг юм бол 100-д бас хэд иддэг вэ? 100-д нэг 15 литр бензин иддэг. Хөдөлгүүрийн ороофныхаа шаталт нь болохоор 3 шаталтай. Дөрөгийн багтаам чинь 3.3 та тийм машин байгаа. За манай хуучны автомашины сонирхчдын группээс нийт 8 машин энэ 90 жил зориулж гаргасан. 90 жил зориулж байхдаа нэг машин маань 4-5 сар хугацаанд хийгдсэн. Харин энэ бол тухайн үеийнхээ лимузин гэж хэлж болох ГАЗ 24 машин, явдал зөөлөн тансаг зэрэглэлийн суудлын машиныг төр засгийн өндөрлгүүд унаж хэрэглэдэг байсан. 1990-ад оны дунд үе хүртэл такси үйлчилгээнд явж одоо ч зарим хүмүүсийн унах дуртай машины нэг хэвээр байна. Тийм энэ машин бол манайх чинь такси үйлчилгээнд явуулаад 360 мянган км явж автомашины норм дуусдаг байсан хуучин цагт. Ер нь бүх албан байгууллагуудын машин. Өнөөдөр Монгол улс 720 мянган тээврийн хэрэгсэлтэй. Тэгвэл хуруу дарам цөөхөн хэдхэн машинтай байх үеийн түүхийг харуулж олон дурсамж өгүүлсэн 30 гаруй машин энэ удаагийн үзэсгэлэнд иржээ. Энэ 43 оноос л үйлдвэрлэгдсэн гэдэг юм лээ.
43-аас 54 хүртэл үйлдвэрлэгдсэн. ГАЗ 67 гэдэг марк юм шиг. Энэ цэргийн зориулалтаар л одоо 43 оны дайны үеэр л цэргийн зориулалтаар үйлдвэрлэгдсэн. 1967 онд үйлдвэрлэгдсэн AM21 гэдэг машин ба Монгол улсад 87 онд орж ирсэн. Одоо миний гардаг нэг 5-6 жил болж байна. Монгол улсын их бүтээн байгуулалтанд оролцож олон аймаг суманд аялсан ГАЗ 51 машин үүргээ гүйцэтгээд хуучны хог дээр хаягдсан байжээ. Насаараа галт хэрэгний машинист хийсэн дорж түүнийг сэргээж өнөөдөр үзэсгэлэнт авчирсан байгаа нэ. Энийг аваад нэг аймаг өдрөө хол яваагүй. Ойрын тээвэрлэл явсан. Монголчуудын хөгжлийн түүх болон зогсох энэ бүх машинд өөрийн үедээ гүйцэтгэсэн үүрэг бий. Харин өнөөдөр Монгол улс дэлхийн жишгт нийцсэн техник, инновац шингэсэн технологиг ашиглаж байна. Монголчууд өөрсдөө автобус, тарилаа бус угсарч өдөр тутмын хэрэглээнд ашиглах болсон. Хэдэн жилийн дараа хуучин машины үзэсгэлэнт монголчуудын бүтээсэн тээврийн хэрэгсэл зогсох цаг ойрхон гэдгийг тээвэрчид энэ үеэр онцолж байсан юм а. Төр засгийн үйлчлэгийг түргэн шуурхай цаг алдалгүй хөрөх зорилготой байгуулагдаж байсан засгийн газрын баазын жолооч нар 80 жилийн хойг тэмдэглэж байна. Өнөөдөр 160 гаруй жолооч төрийн байгууллагад үйлчилдэг. Тэдний ажил хөдөлмөрийг үнэлж байгууллагын төрийн дэд шагнал Алтан гац содонгоор шагналаа. Аливаа одоо шагнал бол 1935 онд тухайн үеийн зөвлөлт холбоот улсаас манай улс 8 машин авч засгийн газрын баазыг байгуулж байжээ. Үүнээс хойш төрийн үйлчлэгийг тасралтгүй авч яваг тус баазын жолооч нар хэлж байна. Тэдэнд Монгол оронд яваагүй газар очоогүй сум гэж байхгүй. Тэд жилд 2 сая гаруй километр явж үйлчилдэг байна. Засгийн баазын энэ 80 жилийн түүх бол төр засах тээврээр үйлчлэгийн түүх юм шүү дээ. Ер нь засгийн газрын бааз бол манай тээврийн байгууллагууд ууган байгууллагуудын нийт. Засгийн газрын жолооч байна гэдэг бол том хариуцлага мөн нэр төрийн хэрэгэ. Монгол оронд ирж байгаа бүх төлөөлөгчдийг тэд ухтаж мөн үддэг. Тиймээс манай улсын нүүр царайны нэг хэсэг нь та нар гэдгийг Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга цагаан онцолж эх жил манай улсад АСЕМ-ийн уулзалт болно. Үүнд жолооч нарын үйлчлэгээ хамгийн чухал болохыг сануулж байлаа. Энэ АСЕМ-ийг ухтаад үнэхээр одоо соёлтой, хөнгөн шуурхай, аюулгүй юмхаар Монголын жолооч нар шиг гэж одоо ингэж одоо сайнаар мундагаар дуудагдах хэмжээнд тэгж өөрсдөө ингэж бэлтгэж гэж ингэж уриалмаар байна. Засгийн газрын баазын жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн баримтлахаас гадна тэдэнд зориулсан тусгай дүрм бас байдаг гэдгийг тэрээр сануулж байлаа. Энэ өхнийгч жолооч нар дэмжиж байна. Дор хяад одоо үйлчилж байгаа хүнийхээ чандаа минь барайд гүйж явах хэрэгтэй. Бороонд гараад ирвэл зонтогтой одоо ингээд явж явах хэрэгтэй. Ер нь манай ихэнх жолоочроо кабинет зонтогтой явждаг шүү дээ. Ороо ингээд ороотой дөрвөл одоо үйлчилж байгаа хүнээ өөр потенц нь оруулаад гэрт нь оруулж өгөх хэрэгтэй. Гэгчшээ тэр одоо алтан дөрвөн сануулж энэ төр бичсэн байгаа. Өнөөдөр засгийн газрын автобаазад 200 гаруй жолооч, инженер, 190 гаруй орчим тээврийн хэрэгслээр үйлчлэгэнд явж байна. Тэд төрийн төв 26 байгууллагад хүрч үйлчилдэг байна. Автоэрийн салбар үүсч хөгжсөн 90 жилийн төвхөнд эмэгтэй гавьяа тээвэрчин ердөө 2 хэн төрсөн байдаг юм байна. Тэд 1975 онд авто тээврийн 50 жилийн огоор зохион байгуулсан уран жолоодлогын тэмцээнд 2 болон 3 дугаар оролцож анх танилцж байжээ. Нэг нь насааран засгийн газрын автобаазад ажиллаж дарга сайд нарын жолооч хийж явсан бол нөгөөх нь Монгол орны худалдааны салбарт хүнсний бүтээгдэхүүнийг тээвэрлэж хотуудын ард иргэдэд хүргэсээр 90 жилийн ойтойгон зоолгож байгаа юм байна. Монгол улсын анхны гавьяа тээвэрч Осор Жамаагийн жолооч болсон төгс байна. Айл дургуулсан жаахан охин туулгал гатлаж төрсөн ижидэ очихыг их мөрөөддөг байсан байна. Булганы дашин жилэнгээс Төв аймгийн заамар орохын тулд жолооч болох хэрэгтэй гэж 7 настай бяцхан охин шийджээ. Ингээд 1966 онд жолооч мэрэгжлийг эзэмшиж түүнээс хойш 2 сая 600 мянга 80 км замыг туулсан байна. Засгийн газрын автобаазад ажиллаж олон жил дарга нарын машин барьлаа. Ижидэ очих тэр замыг юруусан авто тээврийн салбартаа өнөөдөр ч хүчээ өгсөөр байгаа гэж анхны гавьяат тээвэрчин эмэгтэй ярьсан юм а. Даргын тэрэг үйлчлэгээний тэрэг гэдэг чинь их сэтгэлийн дарамттай шүү дээ. Өглөө хамгийн ихэнд гарна. Орой хамгийн сүүлд бүү. Ар гэр орооны хүүхэд нөхрийн хоол яах вэ? Тэр даргын ард талын ажил, өөрийн ард талын ажлыг бол одоо ухаан зарцуу зогсуулж хийндэ эмэгтэй хүмүүлөлөд байдаг та.
Харин гаяа тээвэрчин цэрэн долгорын хувьд жолооч болсон цагаасаа л холын тээвэрт явж хот хөдөг холбдог байж намрын ургац малчтын тусламж хөдөөгийн сургуулийн хүүхдүүдийн хүнс мах гээд түүнд тээвэрлээгүй зүйл бараг байхгүй. Хээр хөдөө машин эвдрээд ганцаараа хонож байсан ч жолоочоос өөр ажил хийе гэж огт бодож байсангүй. Миний тээсэн хүнсийг Монгол орны өнцөг булан бүрт 80 настай буурлаас 8 настай нь ялхас хүртэл хэрэглэж байгаа гэд бодохоор буцах зам байгаагүй гэж тэрээр хуйчлаа. Баян үлгийгээс бусдаа аймагт явсан шүү би. Махны тээвэр, ногооны тээвэр, ургацын тээвэр. За тэгэл одоо улсад ямар дайчилгаа гарах шаардлагатай, ямар машин явах шаардлагатай энэ үгдэд би явж ирсэн. Ер нь миний хөдөлмөрийн үр шимийг хэрэглээгүй, эдээгүй, уугаагүй хүн одоо ястаа 8 настай болчраас 80 настай хөгсчүүл хүртэл бүгд л миний одоо хөдөлмөрийн үр шимийг үзэж явсан. Энэ хоёр эмэгтэй автотээврийн салбарын 50 гаруй жилийн түүхийг бичгтээ нэг ч удаа осол гаргаж байсангүй. Жолооч хүн гэдэг өөрөөсөө гадна олон хүний амь насыг хариуцж байдаг, сэрэмж алдаж болохгүй үүрэг хүлээсэн хүмүүс өнөөдөр Монгол улсын 3 хүн тутмын нэг нь жолооч, 4 хүн тутмын нэг нь машинтай. Автомашины осол жил ирэх бүр нэмэгдэж байна гэж ярьдаг. Тиймээс жолооч бүр үүргээ ухамсарлан хариуцлагатай байх ёстой гэдгийг Ахмад Гавьяат тээвэрчид сануулж байлаа. Америк нэгдсэн улсад хийж байгаа Монгол улсын гадаад иргэн сайдын айлчлалаар цагийн хүрд мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Америк нэгдсэн улсад айлчилж байгаа гадаад иргэн сайд бүрөвсрөн хэд хэдэн уулзалт хийсэн байна. Мэдээллийг сэтгүүлч оргил Вашингтон хотоос бэлтгэж ирүүллээ. Гадаад иргэн сайд бүрөвсрөн Америкийн нэгдсэн улсын мянганы сорилтын корпорацийн дэд ерөнхийлөгч Камран Каныг хүлээж авч уулзаж, Монгол улс мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулах компакт гэрээний явцын талаар санал солилцлоо. Талууд шинээр байгуулах гэрээний төслийг сонгон шалгаруулах бэлтгэл ажил, холбогдох судалгаа мэдээллийг гаргах чиглэлээр эрчимтэй ажиллаж байна. За тухайлбал хэдхэн хоногийн өмнө Монгол улсын их хурл, Монгол улсын засгийн газар, Америкийн нэгдсэн улсын мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулах мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээрийг сойрхон баталсныг энэгээр мэдээллээ. Тус байгууллага одоо 27 оронд нийтдээ 10 орчим тэрбум Америк долларын компакт гэрээ хэрэгжүүлж байна. Монгол улс мянганы сорилтын корпорацтай анх дахь компакт гэрээг 2007 онд байгуулж 285 сая $, санхүүжилт бүхий хөрөнгийн эрх, хот орчмын бэлчээр мэргэжлийн боловсрол, эрүүл мэнд, автозам, цэвэр агаар гэсэн 5 төслийг 2008-аас 2013 онд хэрэгжүүлсэн юм а. Манай улс мянганы сорилтын корпорацийн захирлуудын зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны шийдвэрээр дахин компакт гэрээнд хамрагдах боломжтой орноор шалгарсан юм. Гадаад иргэн сайд бүрөвсрөн Америкийн нэгдсэн улсын их тайвны корпусын захирал хатагтай радиотой уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Америкийн сайн дурын ажилтнууд Монгол улсын ардчилсан өөрчлөлт шинжилгээг урагшлуулах үнэт зүйлсийг ойлгуулан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулдаг. Энэ онд тохиож байгаа хилэлцээр байгуулсны 25 жил 2016 онд болох анхны сайн дурахны хүлээж авсны 25 жилийн ойг огтож тодорхой ажил арга хэмжээг хамтран зохион байгуулах талаар хоёр тал ярилцлаа. Америкийн нэгдсэн улсын их тайвны корпустай хамтран ажиллах тухай засгийн газар хоорондын хилцээрт 1990 онд гарын үсэг зурсан бөгөөд 1991 онд их тайвны корпусын анхны сайн дурынхан очиж байжээ. За үүнээс хойш Монгол улсад 1149 сайн дурын ажилтан очиж ажилласан. Манай улсын хот, хөдөө, орон нутагт боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр ажиллаж байна. За одоо 125 сайн дурын ажилтан Монгол улсын 21 аймагт ажиллаж байгаа юм. Дэлхийн ертөнцийн тэр хүн хоорондын харилцаа юугаарч сошгүй эрхэм зүйл бөгөөд ийм үнэт зүйлсийг сайн дурынхан бүтээж байгаа нь сайн хэрэг гэдгийг талууд онцолж цаашид зорилтод бүлэгт чиглэсэн тодорхой хөтөлбөр төсөлтөөр хамтран ажиллахаар боллоо. Гадаад иргэн сайд бүрөвсрөн Америкийн нэгдсэн улсын конгрессийн гишүүн Раскамптай уулзлаа. Америкийн нэгдсэн улсын төлөөлөгчдийн танхимаас Монгол улсын ардчиллийн 25 жилийн ойг тохиолдуулан тогтоолын төсөл өргөн барьсныг тэмдэглэж, ардчиллийн төлөөх хөтөлбөрийн дараах хүний хувьд энэхүү тогтоолын төслийг дэмжиж ажиллахыг хүссэн байна. Түүнчлэн манай хоёр орны парламент хоорондын харилцаа жилээс жилд гүнзгийрэн хөгжиж байгаа бөгөөд энэхүү найрсаг дотно харилцааг бий болгоход ардчиллийн төлөөх түншлэлийн хөтөлбөр чухал үүрэг гүйцэтгэж ирсэнд талархал илэрхийллээ. Конгрессийн гишүүн ноён Раскам
сайдыг хүлээн авч уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд ардчилсан замаар тууштай замнаж байгаа Монгол улстай хамтран ажиллаж байгаадаа баяртай байдаг. Монгол орныг сайхан ирээдүй өгтөж байна гэдэгт итгэж байна гэд хамтын ажиллагааг урагшлуулахад бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ. Ардчилсан түншлэлийн хөтөлбөр нь Америкийн нэгдсэн улсын төлөөлөгчдийн танхимд судалтай 2 намын 20 гаруй гишүүдээс бүрдсэн шинэ тулгаар ардчилсан орнуудын хууль тогтоох байгууллагад дэмжлэг үзүүлэх туршлага солилцох зорилготой юм а. Анх 1990 онд Төв болон Зүүн Европын 10 орны хууль тогтоох байгууллагыг дэмжих зорилгоор байгуулагдсан ажлын хэсэг байсан бөгөөд 2005 онд төлөөлөгчдийн танхимын ардчиллыг дэмжих хороо болж хөрөгжсөн. 2013 оноос хойш ардчиллийн түншлэл болгон өөрчилсөн бөгөөд 16 орны хууль тогтоох байгууллагатай түншлэн ажилдаг. За манай улсын хувьд 2006 оноос хойш уг хөтөлбөрт хамрагдаж байгаа юм. Манай улс бүгд найрамд Хятад ард улстай 1949 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын найрамдлал хамтын ажиллагаа хөгжүүлэхэд чиглэсэн 400 гэрээ хэлцээр байгуулсан байна. Тэгвэл наадмын өмнөхөн Монгол улс Оросын холбооноос бүгд найрамд Хятад ард улсын хамтын ажиллагааг дунд хугацаанд хөгжүүлэх замын зураглал байгуулагдсан. Энэ нь хоёр хөршөөр дамжуулж манай улс Евразийн хэмжээнд өрнөж байгаа эдийн засгийн интеграцид идэвхтэй оролцох боломж бүрдэж байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Оросын холбооны улсын Уфа-хотноо Монгол улс, Оросын холбооны улс бүгд найрамд Хятад улсын төрийн тэргүүн нарын дээд түвшний уулзалт болсон. За энэ талаар ММ-гантлаг Оросын холбооны улсаас мэдээллийг дамжуулсан билээ. Гурван талт уулзалтын хүрээнд Монгол, Орос, Хятадын хамтарсан эдийн засгийн коридор байгуулах тухай харилцан ойлголцлын самж жижигт гар үсгзүүлсэн. За мөн Монголын талаас гурван улсын тэгш оролцоотой төсөл судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах, байгалийн хий газрын тус дамжуулах хоолойг Монгол улсын нутгаар дамжуулан барих боломжийг судлах, хамтран ажиллах санал тавьсан юм а. За энэ уулзалтын үеэр мөн ирэх 9-р сард Бээжинд гурван талын дараах хэлцээрүүдийг байгуулах санал тавилаа. Ирэх 9-р сард Бээжин хотноо болох чөлөөлөлт дайны ойг тэмдэглэл гаргах хэмжээнд оролцох үеэр дараах баримт бичгүүдийг зурх саналтай байна. Нэг дамжин өнгөрөх тээврийн тухай Монгол, Орос, Хятадын засгийн газар хоорондын хэлэлцээр, хоёр авто замын дамжин өнгөрөх тээврийн тухай хэлэлцээр, гурван талын тээвэр логистикийн хамтарсан компани байгуулах тухай холбогдох байгууллага хоорондын хэлэлцээр, эх 2016 онд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг манай улс хүлээн авнаа. Энэ үеэр эрхэм хүндэт ерөнхийлөгч Владимир Владимирович, эрхэм хүндэт дарга Си Жинпин нартаа Монгол улс, Оросын холбооны улс бүгд найрамд Хятад улсын дээд түвшний Улаанбаатарын уулзалтыг зохион байгуулах саналтай байна. Ийхүү Монгол, Орос, Хятадын дээд түвшний 2 дахь уулзалт Уфа-хотноо амжилттай болсон юм. Анх дугаар дээд түвшний уулзалт Тажикстан улсын нийслэл Душанбе хотноо 2014 онд болсон билээ. Дэлхийн 2 том гүрэнтэй харилцах Монголын санаачлага бусад орнуудын анхаарлыг ихээхэн татгаас гадна Монгол улсын нэр хүнд өсөж байгааг мэргэжилтнүүд онцолж байна. За манай улсын хувьд бол нэг одоо чухал нэгдүгээр одоо Монгол улс үүсгэн байгуулагч орж байна. Хоёрдугаар одоо газар зүйн байрлалын хувьд одоо хөрш оронд байна. Маш том хөрөнгийн одоо болцоотой ийм банк байна. Тэгээ манай улсын хөгжилд нэг шаардлагатай байгаа дэд бүтцийн одоо асуудлуудад хөрөнгө оруулах ийм одоо чиглэлтэй банк учраас манай улсын хувьд бол энэ нэг чухал ач холбогдолтой ийм банк ер нь эхний одоо санал төсөл хөтөлбөрөд очиж байгаа юм. Ер нь бол ирж байгаа, гарч ирж байгаа. Манай талд хандаж бас санал тавьсан зөвлөлүүд бий. За Монгол улсад эрчим хүчний одоо нөөцтэй одоо шил нүүрсний нөөцтэй учраас энэ нөөцийг ашиглаад одоо цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийг экспортлох энэ чиглэлийн яриа хэлцээнүүд нэлээд идэвхтэй явах ийм боломжууд байна. Бид цаашид зүүн хойд Аз болон баруун талд Шинжаан угаар орчим цаашлаа дундад Азад өрнөж байгаа томоохон интеграцид идэвхтэй оролцох судалгааг эрчимжүүлэх шаардлага байгааг элчин сайд хэлж байлаа. Тухайлбал бүгд найрамд Хятад улсын санаачилсан Азийн дэд үтсийн хөрөнгө оруулалтын банк саяхан 57 гишүүн оронтойгоор байгуулагдлаа. Европ Азийг холбох шинэ торгоны зам, хурдны төмөр зам, далайн тээврийн дэд үтсийн шүлжээ зэрэг нүсэр төслүүдийг санхүүжүүлэх энэ банкны үүсгэн байгуулагч гишүүнээр Монгол улс орсон. Одоо идэвхтэй ажиллах шаардлага байгааг хэлж байна. Өнгөрсөн жил гэхэд одоо хоёр хөрш талдаа бид нэр их томоохон амжилт гаргалаа шүү дээ. Хоёр хөрштэйг стратегийн одоо бичвэрийн түншлэлийн харьцаа тогтоолоо. Хоёр хөршийн одоо төрийн тэргүүнийг айлчлууллаа. Манайтай ижил төстэй. За ялангуяа Төв Азийн орнууд ч юм уу те. Манай энэ туршлагыг маш их одоо сонирхож асууж судалж байгаа. За дээрээс нь одоо бусад орнууд манайтай хоёр харилцаатай Япон болоод бусад Европын орнууд ч гэсэн одоо энэ гурван талын харилцааг маш их сонирхож байгаа. Ер нь бол манай
нэг гадаад нэрхэнд одоо өсөж байгаа нэг илрэл бол эргэжил одоо би зохион байгуулахаар болоод байгаа энэ АСЕМ-ийн хурлыг өөртөө зохионо гэдэг бол Монгол улсын нэрхэнд одоо ямар хэмжээнд байхаа үзүүлж байгаа үзүүлэлт юм. За 2014 оны байдлаар Монгол хятадын худалдааны нийт хэмжээ 6.7 тэрбум долларт хүрсэн бөгөөд экспорт 5 тэрбум доллар, импорт 1.7 тэрбум доллар болжээ. За түүнчлэн Монгол улсад оруулсан гадаадын хөрөнгө оруулагч орнуудыг Хятад улс сүүлийн 14 жил тэргүүлж байна. Энэ жил чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой тохиож байгаа. Хөрш 3 улсын олон цэрэг ирсэн амь насаар эрх чөлөө, энх тайвныг авчирсан ялалтын тухай баримтат кино нэвтрүүлгийг Монгол улан бүгд найрамд Хятад ард улсын тал бүтээхээр болсон юм а. Ирэх сар тохиох чөлөөлөх дайны ялалтыг мөнгөжүүлэх уран бүтээлийн ажлын явцын тухай мэдээллийг бид бүгд найрамд Хятад ард улсаас бэлтгэлээ. Монголын мэдээ агентлагийн сурвалжлах баг бүгд найрамдах Хятад ард улсын Бээжин хотоос үзэгч та бүхэнд мэдээлж байна. Тэгэхээр 1949 оны 10 дугаар сарын 16-нд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтсон бол өнгөрсөн жилийн 8 дугаар сард бүгд найрамдах Хятад ард улсын дарга Си Цзиньпин манай улсад төрийн айлчлал хийж энэ үеэр хоёр орны харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн юм а. За энэ жил тохиож байгаа чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд Монгол болон бүгд найрамдах Хятад ард улсаас онцгой ач холбогдол өгч байна. Зөвлөлт холбоот улсын улаан арим Аз намхан далайн бүс нутагт энх тайван тогтоох Хятадын ард түмнийг милитарист түрэмгийлэгчдээс чөлөөлөх дайнд туслахаар 1945 оны 8 дугаар сард Японы эсрэг дайн эхлүүлж байсан. Энэ дайнд Монгол улс нэгдэж Монгол ардын хувьсгалт цэргийн 21380 гаруй цэрэг оролцож ялалт байгуулахад хувь нэмрээ оруулж байсан түүхтэй. Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан баримтат киноны ажлаа бүгд найрамдах Хятад ард улсын CCTV эхлүүлжээ. Чөлөөлөх дайны ялалтын тухай баримтат киноны төлөвлөгөөгөө гаргачихсан. Ажлын бэлтгэлээ хангаж байна. Түүхэн гавьяаг ямар их үнээр олж авсныг хойч үедээ ойлгуулахын тулд Монгол Хятадын элчин сайдын яамд Хятадын төрийн хэвлэл мэдээллийн алба хамтран ажиллаж байна. 1945 оны 8 дугаар сарын 19-нээс 20-ны хооронд болсон Жанчхүүгийн даваан дахь тулаанд Монголын 13 баатар амь насаа алдсан юм. Шийдвэрлэх энэ тулаан нь Хятадын ард түмэнд энх тайвныг авчирхад хувь нэмрээ оруулсан юм а. Тиймээс манай улс 1945 оны чөлөөлөх дайнд ихээхэн ач холбогдол өгч цуврал баримтад нэвтрүүлэг бүтээхээр ажиллаж байгаа юм. Монгол Орос Хятадын ард түмний хамтын их баяр болох чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг угтаж 8 дугаар сарын сүүл 9 дугаар сарын ихээр бүгд найрамдах Хятад ард улсад олон арга хэмжээ болох юм байна. Дэлхийн ур чадварын тэмцээнд манай улсын 9 мэрэгжилтэн оролцсон гэсэн мэдээллээр манай мэдээллийн хөтлөөр үргэлжилж байна. За эзэмшсэн мэрэгжлэрийн өрсөлдөг дэлхийн ур чадварын тэмцээнд манай улс анх удаага оролцохоор болсон. Тэмцээнд оролцох тамирчид удахгүй Бразилийн Сан Пауло хотыг зорино. Дэлхийн ур чадварын уралдаан тус хотод ирэх 8 дугаар сард болох юм байна. Бразилийн Сан Пауло хотод эх сарын 11-ээс 16-нд 60 орчим улсын шилдэг мэрэгжилтнүүд 50 төрөлд өрсөлдөхөөр ирнэ. Тэдний дунд монгол залуучууд юу хийж чаддаг гэдгийг харуулна гэдэг бол бидний бахархлаа гэдгийг энд ирсэн хүмүүс хэлж байна. Манай улс эхний удаад цахилгаанчин, тогооч, өрлөгчин зэрэг 9 төрөлд өрсөлдөх юм а. Бэлтгэлээ Солонгос улсад 14 болон 21 хугацаатай дадлага хийсэн байгаа. Тэгээ одоо Монголдо одоо Солонгосоос ирснээс сар болж байна. Тэгээ сар бэлтгэл хийж байна. Ур чадвартай мэрэгжилтнүүдийн олимпик гэдэг энэ тэмцээнд манай улс оролцохыг олон жилийн өмнө хүсэж байсан. Харин өнгөрсөн онд дэлхийн ур чадварын байгууллагад илснээр энэ эрхээ олж авчээ. Энэ тэмцээнд оролцох мэрэгжилтнүүдийг 3 үе шаттайгаар шалгаруулснаар эдгээр залуус явхаар болсон. Олон улсын ур чадварын уралдаанд Азийн орнууд тэр дундаа Япон, Солонгос, Хятадын тамирчид өндөр оноо авдаг байна. Яг одоо энэ орох гэж байгаа cooking гэсэн төрлөөр бол 7 модулаа 7 ур чадварыг үзүүлэх хэрэгтэй байгаа. Жишээлх юм бол одоо зууш. За тэгээд шөлтөө хоол. За 2 дугаар хоол. Амтлаг хоол. За энэ чинь дотроо бас дахиад төрлүүд байж байгаа. Нийтдээ бол 7 одоо төрлийн хоолыг хийх хэрэгтэй. Их улс оролцож байгаа. 41 улс оролцож байгаа төрөл байгаа. Даалгавар бол 3 модулаар ирж байгаа. Эхний модуль тэр нөө холболт хийх, угсралт хийх байгаа. Тэр нь 17 цаг. Тэгээ хоёр дахь нь програм бичих байгаа. Програм дээр 1 цаг. Тэгээд тест гээд холбосон схем дундаас алдаа их хэсэг байгаа. Тэр нь 2 цаг үргэлж. Нийт ингээ 20 цагийн даалгавар байгаа.
Үүний өмнө олон улсын ур чадварын уралдаан холбооны бүгд найрамдах Герман улсыг болоход 1000 орчим залуус 45 мэргэжлэр өрсөлдөж байжээ. Тэгвэл энэ жил мэргэжлийнхэн төрөл өссөн. Өөрөөр хэлбэл дэлхийд өнөөдөр ур чадвартай мэргэжилтэн хэрэгтэй байна. Тиймээс энэ тэмцээний нэр хүнд жилээс жилд өсөж байгааг тэтгэлж байлаа. Телевизэн өргөн нэвтрүүлгийн аналог системийг унтрааж эхэллээ. Радио телевизэн өргөн нэвтрүүлгийг тоон технологи шилжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа энэ ажил говийн болон баруун бүсийн зарим аймагуудад хэрэгжиж эхлээд байна. Телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон систем шилжүүлэх ажлыг 2010 оноос хэрэгжүүлж эхэлснээр өнгөрсөн онд 361 сум суурин газарт тоон телевизийн дахин дамжуулах станцыг суйрлуулж дууссан. Өнөөдөр нийслэл хот болон аймаг сумдад тоон болон аналог телевизийн нэвтрүүлгүүд давхар ажиллаж байна. Харин энэ сарын 15-наас эхлэн хуучин ашиглаж байсан аналог системийг унтраах ажлыг орон даяар явуулж эхэллээ. Одоогийн байдлаар говийн бүсийн дорн говь, дунд говь, өмнө говь гэдэг зарим сумдууд өмнө говийн төв, тэгээд чойр гэж ярддаг говь Сүмбэр аймгийн төв, бус сумууд нь Төв аймгийн зарим сумууд, мөн Баянгор аймгийн зарим сумууд болохоор одоо аналог нэвтрүүлэгчээр тагсаа зөвхөн тоон нэвтрүүлэгчээр ажиллаж эхэлж байгаа. Одоогийн байдлаар бид нарт авсан мэдээлэлээр одоо тийм гэмтэлтэй хүнд одоо ямар нэгэн байдлаар шилжилт хийж болохгүй энэ төр тохиолдол гараагүй байна. Аналог системийг унтраасан аймагуудад тохиргоо хийж амжаагүй байсан айл өрхүүдийн зурагт шууд гарахгүй болно гэсэн үг. Гэхдээ тоон систем шилжихийн тулд шинээр антин эсвэл зурагт худалдаж авах шаардлагагүй. Хуучин хэрэглэж байсан зурагт нь DVB T2 гэсэн тохиргоотой эсхийг шалгаж тохируулга хийх. Зурагтанд тийм тохиргоо байхгүй бол шин төхөөрөмж худалдаж авах шаардлагатай байна. Хэрэглэгч нар манд set-top box буюу хэрэглэгчийн төхөөрөмжийг зах зээл дээрээс худалдаж аваад одоо нэвтрүүлгийг хүлээж авах үзэх боломжтой. Дунджаар 50-аас 80 мянган төгрөгийн оронд борлуулагдаж байгаа. Баталгаажсан одоо ийм эрх авсан 8 аж ахуйн нэгж зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Яг DVB T2-д таарсан тохирсон гэдгийг нь одоо хэрэглэгчид өөрсдөө яаж мэдв? Хэрэглэгч нар шинээр зурагт худалдаж авахдаа DVB T2 стандартыг дэмждэг үгүй юу гэдэг нь асуудал бол. Ерөнхийдөө хэрэглэж байгаа зурагт. За хуучин хэрэглэж байгаа зурагтны хувьд бол мэдээ зурагтны нөгөө ашиглах заавар байгаа шүү дээ. Тэн дээрээ DVB T2 дэмжих үгүй юу гэдгийг нь үзэж болно. Дэмжихгүй тохиолдолд хэрэглэгчийн төхөөрөмж авах. Аналог системийг унтраах ажлыг үе шаттайгаар явуулж ирэх 10 дугаар сарын 5 гэхэд орон даяар тоон систем шилжинэ. Телевизийн өргөн нэвтрүүлгийн аналог системийг унтраах хуваарийг дэлгэцэнд үзүүлье. Өнөөдөр хууль зүйн байнгын орноос сэтгүүлчдэд мэдээлэл хийж улсын хурлын хаврын ээлж чуулганаар хэлэлцүүлсэн хуулийн төсөл ажлынхан тайлан танилцууллаа. Хууль зүйн байнгын ороо хаврын чуулганы хугацаанд 64 хуулийн төсөл зарчмын зөрүүтэй 3 зогоороо саналыг улсын хурлаар оруулж шийдвэрлүүлсэн байна. За ирэх намрын чуулганд 13 хуулийн төслийг улсын хурлаар хэлэлцүүлэхээр одоо бэлтгэж байгааг тэд хэлж байна. Өнгөрсөн хавар хууль зүйн байнгын хорооны гишүүд захиргааны ерөнхий хууль, шүүх байгуулах тухай хууль, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль зэрэг бие даасан 6 хуулийн төслийг улсын хурлаар оруулж батлуулсан байна. Тухайлбал замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль ирэх 9-р сарын 1-ээс эхэлж хэрэгжинэ. Ингэснээр согтуугаар машина жолоодсон иргэдэд өндөр хариуцлага ногдуулахаас гадна явган зорчигч замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн тохиолдолд мөн торгуулах юм байна. Гарцгүй газраар явган зорчигч гарсан бол 19,200 тарж байгаа. Тийм баха. 9600-аас эхлээд торгоо явж байгаа. Тэгээд хоёр тал нь айл хэлний хариуцлага хүлээн. Нөгөө бас хөдөлгөөнд оролцож байгаа жолооч маань бас явган зорчигчийн хүндэтгэн гаргах ёстой тийм ээ. Хууль зүйн байнгын хорооноос улсын хурлын намрын чуулганаар гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийн төсөл, зөрчлийн тухай хуулийн төсөл, цагдаагийн албаны тухай хуулийг шинжилсэн найруулга зэрэг нийт 10 гаруй хуулийн төслийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Үүнээс өргөшөөлийн тухай хуулийн төсөл нийгэмд ихээхэн хүлээгдэж байгааг хууль зүйн байнгын хорооны дарга онцолж байлаа. Манай улсын эдийн засгийн 30 орчим хувь нь далд хэлбэрт байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Үүнийг ил болгоход өргөшөөлийн тухай хууль хэрэгтэй гэж тэд үзэж байгаа юм. За өргөшөөний чухал хууль бол хууль тогтоомжийн тухай хууль батлагдсан. За энэ хууль батлагдсанаар хууль санаачлагчаас хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх,
хийсэн шийдвэрлэх үйл ажиллагаа илүү боловсронгуй болгож дээрх ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх, олон нийтэд таниулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах болон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ үнэлгээ ихтэй холбогдсон харилцааг наривчлан зохицуулсан. Ирэх 8 дугаар сарын 13-нд улсын хурлын ээлжид бус чуулган хуралдахыг улсын хурлын дарга албан ёсоор мэдгдсэн. Энэ хугацаанд дээрх хуулийн төслүүдийг боловсруулж, улсын хурлаар оруулж хэлэлцүүлэхэд бэлэн болсон байна гэдгийг тэд хэлж байна. Аз нумханлаа мөс нутгийн ойн менежментийн асуудлаар 2 удаагийн чуулга уулзалтыг Монгол улсад зохион байгуулж байгаа тухай бид өмнө мэдээлсэн. Бүс нутгийн хэмжээнд тулгамдаад байгаа цөлжилт дэлхийн дулаарлын эсрэг хамтран ажиллаж, ойн санг нэмэгдүүлэх зорилготой тус уулзалтанд 6 орны 30 орчим төлөөлөгч олон улсын 3 байгууллага оролцож санал солилцсон юм а. Тэд өнөөдөр үндэсний цэцэрлэг түрээлэнд мод тарилаа. Аз намхан талаан бүс нутгийн тулгамцсан асуудал бол яхаарахгүй цөлжилт Төв Азийн тэгш өндөрлөгт оршдог Монгол улсад цөлжилт нэмэгдэж байгаа нь энэ бүсийн бусад улсуудын эдийн засаг, байгаль орчин цөргөөр нөлөөлж байна. Тиймээс байгалийн доройтол дэлхийн дулаарлыг бууруулж, ойн санг нэмэгдүүлэхэд бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаа чухал. Сүүлийн 20 жилийн хугацаанд дэлхий дээр тэг зууны 74 дулаарсан бол Монголд үүнээс 3 дахин илүү буюу 2.1 хэмт хүрчихэд байгаа юм а. Үүнийг бууруулах хамгийн зөв гарцуул ойн менежментийг зөв хийж, ойн санг нэмэгдүүлэх юм. Монгол Хятад хоёр улс менежментийн асуудлаар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болж байна. Үндэсний цэцэрлэг түрээлэнд 10 га газар бүтээн байгуулалт хийж тохиролцлоо. Энэ ажил эх оноос шууд эхэлнэ. Мөн замын үүдийн бүтээн байгуулалтын ажил хэлэлцээний төвшөнд явж байна. Хоёр орны засгийн газар шийдэлд хүрч чадвал 10,000 га талбайд хийгдэх энэ бүтээн байгуулалтыг хийхэд асуудал байхгүй. Монгол улсын газар нутгийн 77% цөлжсөн гэсэн харамсалтай баримт байна. Цөлжилт бол ганц улсын асуудал биш. Бүс нутгийн цаашлаад дайны дэлхийн тулгамцсан асуудал. Тиймээс улс орон бүр ойжуулалтанд хөрөнгө зарцуулж анхаарал хандуулах цаг болсныг олон улсын төлөөлөгчид хэлж байна. Киргиз улсын нийт нутаг дэвсгэрийн 5.7%-ийг ойн сан эзэлдэг. Тиймээс манайх ойгоо зөвхөн экологийн буюу аялал жуулчлалын зориулалтаар л ашигладаг. Өөрөөр хэлбэл мод бэлтгэл бүтээн байгуулалт зэрэгт зориулж нэг ч мод тарьдаггүй. Бид үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өөрийн ойн үндсэн зүйл болох таньшааны гацуурыг нийлүүлнэ. Үүнд тоог хэмжээ заахгүй, харин тээвэрлэлтийн асуудал үүсэх болов. Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 8.3%-ийг ой эзэлдэг, харин сүүлийн жилүүдэд энэ хэмжээ 7.7% хүртэл буурчээ. Энэ бүхнээс үүдээ экологийн доройтол нь үрлэж, ус гол ширгэж зэрлэг амьтдын тоо толгойч буурах болсон. Харин энэ удаагийн чуулга уулзалтаас тодорхой олон асуудал шийдэлт хүрч чаджээ. Хил орчим тий хятад Монгол улсын хил орчмыг одоо ан амьтныг хамгаалъя. Тэнд байгаа одоо цөлжилттэй тэмцэх асуудлыг бид нар шийдье. За мөн одоо орж гарч байгаа усны одоо загас жаргахыг хамгаалъя гэсэн том шийдвэрүүд гарч байна. Мазайлаа бол одоо дэлхийд ховорцсон юм. Энийг бас хамгаалахад үндэснийхээ паркт, хятадын паркт одоо үржүүлэх ийм асуудлыг нэмэгдүүлэх хий. Энэ нь бол бас одоо мазайлаг одоо толгойг нэмэгдүүлэх ийм одоо олон чухал асуудлыг бас ярьж хэлцлээ. Манай улс жилд 5.7 тэрбум төгрөгийг ойжуулалт болон ойн сандаа зориулан төсвөлдөг. Харин олон улсын байгууллагуудын төсөл хэрэгжиж эхэлснээр үүнээс 3 дахин их мөнгийг ойн сандаа зарцуулах боломж бүрднэ гэж салбарынхаа харж байгаа юм. Энэ боломжийг Аз намхан далайн ойн менежментийн 2 дугаар чуулга уулзалт олгож байна. Өнөөдөр нийслэлийн Баянгол дүүргийнхэн дүүрэг үүсгэн байгуулагдсны 50 жилийн ойгоо тэмдэглэж байна. Тус дүүргийн ойг тохиолдуулж олон жил өрөөтөлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлээрэн бусдыгаа манлайсан иргэдийг төрийн одон медалаар шагнасныг өнөөдрийн баярын хурлын үеэр гардууллаа. Хуучнаар Октябрийн район гэх Баянгол дүүрэгт Улаанбаатар хотын 200,000 гаруй иргэн 50,000 гаруй айл өрх амьдарч байна. Нийслэлийн цахилгааны их усүр болсон цахилгаан станцууд, төмөр зэмэн сүлжээ зэрэг онц чухал объектууд тус дүүрэгт байрладаг. Өнгөрсөн 50 жилийг Баянголчууд хөгжил дагуулсан он жилүүд байлаа гэж дүгнж байна. Ойрын өдрүүдэд олон сумын ой, бүсийн хурдан морины уралдаан болох гэж байна. Тиймээс унаач хүүхдийн аминаас эрүүл мэндийг хамгаалах үүднээс стандартын шаардлага хангасан хамгаалтын малгай, цээжвч, тохойвч, өвдгөвчийг заавал өмсүүлэх, хүүхдийн эцэг эхтэй гэрээ байгуулж даатгал хийх ёстойг мэрэгжлийн хяналтын ерөнхий газраас анхааруулсан юм. Хөвсгөлийн Эренчин сумд өнгөрсөн 6 дугаар сарын 28-нд нэг хүн боом өвчнөр өвчсөн тогтоогдож, тус сумд 20 цэрийн дэглэм тогтоосон. Одоогоор тухайн иргэний биеийн байдал сайжирсан байна. Мөн тус сумын 2 малчны 9 адуу боом өвчнөр хорогдсон болохыг тогтоож байна. Мэргэжлийн байгууллагын шинжилгээгээр 147 үхрээс боом өвчний шинж тэмдэг илэрч 8,000 гаруй үхэр адуунд урдчин сэргийлэх вакцин хийсэн.
нэмж өвчний шинж тэмдэг хүн малд илрээгүй. Гэхдээ хорой цээрийн дэглэм өргөжилж байгаа юм байна. Мөн Гоёлтай аймгийн Шарга суманд галзуу өвчний нэг шинж тэмдэг илэрчээ. Хорогдсон мал одоогоор байхгүй. Тус сум тогтоосон хорой цээрийн дэглэмийг цуцалсан болохыг албаныхан мэдээллээ. Үндэсний хоёр наадмаар ажилласан тогтчил үйлчилгээний ажилчдыг Улаанбаатарын захирагчийн ажлын албанаас өнөөдөр урамшууллаа. Баяр наадмын өдрүүдэд 240 гаруй ажилчин хоггүй цэмцгэр орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллажээ. Тэд хүй долоон ходог төв цэнгэлт хүрээлэнгийн хог хаягдал мөн био бизнес газруудын бохирыг зөөх тээвэрлэх ажлыг гүйцэтгэсэн байна. Сум хөгжүүлэх сангийн санхүүжилтээр орон нутгийн үйлдвэрлэл хөгжиж байгаа тухай Дархуул аймагт манай сурвалжлагч Золзоя мэдэрүүлсэн байна. Тус аймагт шинээр бээлийн үйлдвэр ажилтнанд орсноор гаднаас оруулж ирдэг бээлинээс 40% хямд үнээр борлуулалт хийж орон нутгийнхаа хэрэгцээ хангах боломжтой болжээ. Дархан сумын 15 дугаар багийн иргэн Баяр Даваагийнх сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөс 8 сая төгрөгийн зээл авсан. Энэ мөнгөөр ажлын бээлийн оёх түүхийн эдээ авч үйлдвэрлэлээ эхлүүлжээ. Өрхийн үйлдвэрлэл эрхлэн өөрсдөө ажлын байраа бэлдсэн залуу гэр бүл одоо өдөрт 250 хос бээлийн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Ажлын бэлэний нөөцийг бол хүн давуу утсыг бол хятадаас авсан байгаа. Тоон утас авсан ойролцоогоор бараг сар 2 сар орчмын нөөцийг бол авсан гэж бодож байгаа. Тэгээд гоёлын бэлэний утсыг бол Монгол Солонгосын хамтарсан Монгол ханьны наас утсаар бэлээ үйлдвэрлэж байгаа. Одоогор бол яг бэлэн болсон бүтээгдэхүүн ажлын бэлээ бол 2000 гаруй бэлээ. Гоёлын бэлээ бол бас 200 гаруй бэлээ хийчихэд байж байна. Тэд мөн Монгол хоньны носон утсаар энгийн хэрэглээний бэлээ ойж туршсан нь амжилттай болжээ. Тиймээс гоёлын бэлийн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх боломжоо судалж байгаа юм байна. 2014-өөс 2015 онд Дархан сумын сум хөгжүүлэх сангаас нийт 55 аж ахуйн нэг жиргэнд хөнгөлөлттэй зээл олгожээ. Иргэд авсан зээлээ зориултын дагуу үр ашигтай зарцуулж байгаа эсэхэд ажлын эсгийнхэн хяналт тавин ажиллаж байгаа юм байна. Манай орон нутгийн сурвалжлагч Сэдэн Содон бэлтгэсэн мэдээгээр хөтлөөр үргэлжилж байна. Шашин төрийн нэр зүтгэлтэн өндөргийн зан үнцэр мэлмиг хийсний 380 жилийн ойн хүрээнд Өвөрхөнгө аймгийн төвд байдаг өндөргийн сэрэг дүрийг сэргээлээ. Өмнө нь хар хөрөн өнгөтэй байсан сэрэг дүрийг алтмал шар өнгөөр бүрсэн байна. Өндөргийн сэрэг дүр өмнө нь ийм байсан. Өвөрхөнгө аймаг байгуулагдсны 80 жилийн ойгоор уралсан өндөргийн сэрэг дүрийг төв цэнгэлдэх хүрээлэнд байрлуулахдаа бурхан шашинтны зарим зүтгэлтнүүдийн зөвснөөр ийхүү хөрөн өнгөөр бүрсэн байна. Харин өндөргийн зан озрын мэлмиг хийсний 380 жилийн ойн босгон дээр иргэдийн болон аймаг орон нутгийн удирдлагын санал хүсэлтээр сэрэг дүрийг ийхүү алтмал шар өнгөөр сэргээлээ. Хийж байгаа материал маань болохоор яг энэ гадна моментал чимэглэлийн энэ бүтээлүүдэд зориулсан юм өнгөлгөөний алтан шармалын материал байгаа. Энэ материал маань 25-аас 30 жилийн тийм баталгаар насжилттай юм зориултын материалаар ингэж алтан шармалдаад за тэгээ өндөргийнхээ одоо мэлми нээж одоо энэ Өвөрхөнгө аймгийнхаа ард иргэд гадна дотноос ирсэн хүмүүстийнхээ одоо хүсэлтээр аймгийн удирдлагын хүсэлтээр ингээд алтан шармал болгож байна. Сэрэг дүрийг сэргээхэд орон нутгийн хөрөнгөөс 10 сая төгрөг зарцуулсан байна. Өндөргийн зан озрын мэлмиг хийсний 380 жилийн ойн даншиг наадам энэ сарын 24-өөс 26-ны өдрүүдэд хар ойрын суманд болно. Ойн хүрээнд 15 орчим ажил хийхээр төлөвлөсний нэг нь өндөргийн сэрэг дүрийг сэргээх энэ ажил юм а. Манай орчуулагч редактор Ариун Чүг бэлтгэсэн дэлхийн техникийн мэдээлэлээр хөтлөөр үргэлжилж байна. За 2014-ны 7 дугаар сарын 17-ны өнөөдөр Амстердамаас Куала-Лумпур чиглэлд 298 зорчигчтой хөөрсөн Малайзийн иргэний агаарын тээврийн онгоц Украины нутагт осолдсон харамсалтай үйл явдал болсон билээ. Өнөөдрийг болтол 298 хүний алтан амийг авч одсон энэ ослын шалтгаан тодорхойгүй хэвээр байна. За одоогоор Нидерландын засгийн газрын удирдах байгаа олон улсын тусгай баг ослын шалтгааныг тодруулах мөрдөн шалгалтыг зохион байгуулж байна. MH17 дугаар нислэгийн ослоор амир үдгсдийн дийлэнх нь Нидерланд улсын иргэд байсан юм а. Энэ ослоос болж улс орнуудын дунд багагүй маргаан үүсэж өнөөдрийг болтол Малайзийн онгоцыг King Sunoob гэдэг маргаантай за улс орнууд бие биенээ буруутгасан байдалтай байна. Өнгөрсөн оны 9-р сард шинжээгчдийн гаргасан албан ёсны дүгнэлтээр өндөр хурдтай явсан Boeing 777 онгоцыг гадны биет мөргснөөс агаарт дэлбэрсэн гэж гарсан. Нэг үгээр хэлбэл хин нэгний харавсан пуужинд өртөж онгоц осолдсон гэдэг дүгнэлтэнд суурлаад за Украины засгийн газар Оросыг дэмжигч босгочдыг энэ хэрэгт сэжиглэж байгаа. Харин Оросын тал энэ хэргийг хэтэрхий их улс төржүүлж байна. Үннийг Нидерландын тэргүүлж байгаа олон улсын мөрдөн шалгах багийнхан гаргах байх гэсэн байр суурийг хэлж байна.
and 298 people. 298 хүнтэй зорчигч тээврийн онгоц Украины зүүн нутагт босгочдын газар нутгаас харуулсан зэвсгийн бай болсон. Ниск онгоцыг унгасан өндөр технологийн энэ зэвсэг Оросоос салан тусгаарлагчдын гард орсон байх талтай. Ийм хэрцгий үйл ажиллагааг орчин үеийн дэлхийн ертөнцид өршөөх боломжгүй. Саяхан Австрал, Бельги, Малайз, Нидерланд, Украин улс хамтран олон улсын гэм тэргийн шүүхэд энэ хэргийг шилжүүлэх хүсэлтэй гаргасан. Бид өнгөрсөнд Украины зүүн нутагт осолдсон онгоцны мөрдөн шалгалт дуусаагүй байхад хэн хинээ буруутгах шаардлагагүй гэсэн байр суурьтай байна. Нэг зүүндэсний байгууллагын аюулгүйн зөвлөлийн 2166 тоод тогтоолд мөрдөн шалгалт бүрэн дууссаны дараа хэргийн буруутныг шийтгэх, хуулийн өмнө хариуцлага хүлээлгэх зүйтэй гэж заасан. Нидерландын талаас мэдгдснээр энэ үнэ эцэсгэд мөрдөн шалгалтын дүн бүрэн гарах байх. Бидний хувьд олон улсын шинжээчдийн баг ямар нэг ялгуургүйгээр мөрдөн шалгалтын дүнг шудар гаргах, эцсийн үр дүн гараагүй байхад хэн нэгэнд гэм бурууг тоохгүй байх ийм зарчмыг хүсэж байна. Харин Нидерландын мөрдөн шалгах багийнхан барууныхан энэ хэргийн ард Украины босгочд байгаа гэсэн байр суурийг батлаагүй. За мөрдөн шалгалтын эцсийн дүнгээр бүх зүйл тодорхой болно гэдгийг мэдгдсэн. Энэ хооронд Малайзийн засгийн газар хэргийн буруутанг тогтооход олон улсын шүүхийг оролцуулах саналаа Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүйн зөвлөлд гаргаад байна. Өнгөрсөн хугацаанд Малайзийн онгоцыг Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн бүк пуужингаар харваж устгасан гэж барууныхан үзэж байгаа бол Оросын холбооны улсын хувьд Украины армийн Су-25 сөнөгч онгоц энэ суурилд оролцсон байж магадгүй гэж үзэж байгаамаа. Сүйрсэн цагаасаа л олон улсын улс төрийн маргааны гол сэдэв болж хувирсан энэ ослын 298 хохирогчийн ар гэрийнхэн өнөөдөр бодит үннийг хүлээж шинжээчдийн ажилд сэтгэл дундуур байна. За Нидерландын тэргүүлж байгаа олон улсын шинжээчдийн баг энэ оны эцсээр ослын шалтгааныг зарлахаар төлөвлөж байна. Европын төв банк евро мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангахын тулд Грекийн банкудад олгодог хөрөг зээлийн хэмжээг нэмэгдүүлэхээр болжээ. Европын төв банкны өдөрт төсвөл Германы Франкфуртод хуралдаж дээрх шийдвэрийг гаргасан байна. Энэхүү шийдвэрийн дагуу Европын төв банк Грекийн банкудад 900 сая еврог хөрөг зээлийн шугамаар нэмж олгохоор болж байна. Грекийн парламент эдийн засагтаа бүтцийн өөрчлөлт хийх тухай хуулийн төслийг баталсны дараагаар Европын төв банк хөрөг зээлээ нэмэх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрлээ. Еврогийн бүсийн улс орнууд Грекэд нэмж 86 тэрбум еврогийн зээл олгохын тулд бүтцийн өөрчлөлтөө баталгаажуулах шаардлагыг Грекийн талд тавьсан юм а. За Европын холбоо Грекийг эрэх даваа гарагт зээлийн эргэн төлөлтөө хийхэд нь 3 сарын хугацаатай 7 тэрбум еврогийн богино хугацааны зээл олгохоор болоод байна. Грек улс сүүлийн 2-7 хоногийн турш валютын урсгалаа хязгаарлаж чад байгаа юм а. За одоо Европын төв банк хөрөг зээлээ нэмэгдүүлэхээр Грекийн банкуд үйл ажиллагаагаа сэргээх үг гэдэг хүлээлт зах зээлд бий болоод байна. За өнөөдөр Еврогийн бүсийн улс орнууд Грекэд нэмэлт зээл олгох асуудлаар шинээр хэлэлцээ эхлүүлэхээр тохиролцоонд хүрсэн байна. Иран улсын ерөнхийлөгч Хасан Роухани Иран улсын агаарын тээвэрт он удаан жилийн настай паркт нь нэн шаардлагатай шинэ онгоц худалдаа авах гэж байгаагаа мэдгдлээ. Ираны хэлэлцээний төлөөлөгчид Вен хотноо цөмийн хөтөлбөрөөр хязгаарлах тохиролцоонд хүрч хариуд нь эдийн засгаа цуцлуулах ялангуяа агаарын тээврийн салбарт тавьсан хоригоо цуцлуулж байгаа учраас агаарын тээврийн парка ойрын үед орчин үеийн техникээр шинжилэхээр төлөвлөж байгааг Хасан Роухани мэдэгдэж байна. Иран улсад тавьсан барууны хоригоор барууны нисэх онгоц болоод түүний эд ангийг Иран улсад худалдаалахыг хориглож байсан. Энэ хугацаанд Иран улс шинэ онгоц худалдаа авах боломжгүй он удаан жил ашигласан Boeing, Airbus зэрэг онгоцуудаар аюулгүй нислэг үйлдэхийн тулд багагүй чармаалт гаргаж ирсэн юм а. Хамгийн сүүлд 1990 оны ихээр Иран улс Нидерландын нэгэн компаниас шинэ онгоц худалдан авч байжээ. Украины парламент зүүн нутгийн салан тусгаарлагчдын хяналтанд байгаа мужуудад илүү их эрх мэдлийг шилжүүлэх тухай хуулийн төслийг урьдчилсан байдлаар баталж үндсэн хуулийн цэцтэй шилжүүллээ. Оросыг дэмжигч босгочид Украины засгийн газрын цэргийнхэн хоорондын тэмцэлд өнөөдрийн байдлаар 6400 гаруй хүн амь насаа алдаад байна. Өнгөрсөн 2 дугаар сард Нормандийн дөрвөлийн баталсан Минскийн гэрээгээр босгочдын хяналтанд байгаа мужуудад улс төрийн шийдэл хийх, ялангуяа Украины бүх мужуудад илүү их эрх мэдэл олгохыг үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөхийг шаардсан юм а.
Ерөнхийлөгч Петр Порошенко үндсэн хуулийн энэ өөрчлөлтөөр Украин холбооны засаглалд шилжихгүй гэдгийг тэмдэглээд орон нутгийн бүх эрх баригчдад илүү их эрх мэдлийг өгөхөөс гадна одоо засгийн газрын хяналтанд байхгүй мужуудыг автономт эрхтэй болгоно гэдгийг онцолж байна. За одоо энэ хуулийн төслийг Украины үндсэн хуулийн цэц батлаад парламентаар дахин оруулах ёстой. Үүний дараагаар Украины ерөнхийлөгч гарын үсэг зурснаар энэ хууль хүчин төгөлдөр хэрэгжих юм а. Монголын мэдээ агентлаг цагийн хүрд мэдээллийн хөтлөөрөө та бүхэнд хүргэлээ.